2020 он маань гараад бараг бүтэн сар болж байна. Тэр өнгөрсөн сар бас юу болчихоо гэд эргээд өөрийнхөө ажлыг дүгнэх мөчөө та бүхэнтэй хуваалцах гэсэн юм аа. Тэгэхээр энэ жилийн турш би өөрийнхөө амьдралыг Эзэн Есүс Христийн амласан Иохан 10:10-д дурдсан тэр бэлгсэн амьдрал болоосоо гэж хүсэж байгаа. Тэгээ үүний тулд амьдралынхаа чухал гэсэн талбаруудаа сонгоод тус бүртэн зорилт дэвшүүлснийгээ өмнө нь та нарт танилцуулж ирсэн. Тэгэхээр талбар болгоно дээр дэвшүүлсэн зорилт маань өөрөө ерөнхий нэг асундаа шүхрэлсэн зорилт байгаа. Тэгээ цаашаа түүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд улам найрчлан задлах бас өдөр тутмын хөвшил болгох зүйлүүдэд гаргаж ирэх ёстой байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд эдгээр зүйлийг хийсэн талаар одоо та нартай танилцуулах гэж байна. За би энэ дэвшээс бусад хүмүүсийн гаргасан энэ төлөвлөгийн хуудас эрх схемүүдийг бас туршиж үзлээ л дээ. Тэгээд энэ Lavender гэдэг брендийг гаргасан бүсгүйн үйл ажиллагааны төлөвлөлт гэсэн загварын хэвлэж агаад өөрийнхөө зорилтуудыг бас өөртөө задлах гэж оролдлоо. Яг нь миний хувьд болохоор юм доошоо харсан гурвалжин хэлбэрт бичихэд жоохон бэрхшээлтэй байсан. Яагаад вэ гэхээр дээр нь ерхий зорилт байгаа. Доор нь болохоор ингээд задлах хэрэгтэй байдал нөгөө займан жоохон багдаад байгаа юм шиг санагдсан. За тэгээд энэ зүйл маань өөрөө төлөвлөгөө маань өөрөө яг 90 хоног тэрхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэн мөрдүүлэх зорилготой их атайхан төлөвлөлт байгаа боловч зарим нэг өдөр тутмын хөвшил болгохыг зорж байгаа зүйлийн хувьд болохоор зөвхөн одоо энэ 90 хоногор хязгаарлагдахгүй учраас бүрт тэр сайн мэдгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд өөрийнхөө үйл ажиллагааны төлөвлөлтийг бол гаргаж ирэхэд бас надад хэрэг болсон. Тэгэхээр итгэл үнэмшлийн хувьд бол би зүгээр л бурхантайгаа даруухнаар алхах гэсэн ерөнхий зорилт төвшүүлсэн. Тэгээд түүнийхээ доор болохоор Библи унших, хуваар гаргах, зөвхөн Библи уншаад зогсохгүй, дээрэс нь Библийг судлал хийх. За Библийн тайлбар ном орчуулж байгаа. Түүнийг эцлэн дуусгах, тэгээд залбирлынхаа хөвшлийг сайжруулах ийм зорилтуудыг бол дэвшүүлсэн байгаамаа. За эдгээрийг яаж хэрэгжүүлсэн бэ гэх юм бол Библи унших хуваарийг би цаасан дээр хөтлөхгүй энэ дижитал апп хэрэглэхээр шийдсэн байна. Тэгэхээр YouVersion гэдэг ийм дижитал апп байдаг. За тэгээд тэрэн дээр болохоор унших, тэгээд унших тийм хуваар гэж байгаа. Тэгэхээр тэр хуваар дээр дараад үзэх юм бол энэ Bible Project гэдэг нөхдүүдийн гаргасан энэ Библи унших хуваар байгаа. Тэгээд би эднийг сонгоод бүтэн жилийн турш Библи унших боломжтой. Энэ хуваарийг дагуу Библи уншиж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг өдөрт 3-аас 5 бүлэг заримдаа болохоор энэ Bible Project-ийн өөртөөх нь хийсэн видео танилцуулгууд байгаа. Тэдгээр ингээд үзэх бас боломжоор бүрдүүлсэн. Тэгээ Bible Project энэ Библийн одоо төсөл юм уу да. Эдгээр багийн хийж байгаа ажил нь надад юугаараа их таалагддаг гэхээр одоо Библийг эхнээс нь дуустал яг ерөнхийд нь ямар утга санаа агуулж байгаа, ямар зорилготой юм бэ гэдгийг их сайхан гаргаж ирдэг. За тэгэхээр Библи унших хуваараа би ингээд дижитал хэлбэрээр мөрдөөд уншсан зүйлүүдээ бичээд тэрэн дотроос яг зүрхэнд хүрсэн ишлүүдээ тодтогох боломжтой, дээр нь комент хийх боломжтой юм аппликейшн байгаа. За түүнийгээ би энэ жил ер нь бүрэн гүйцэд ашиглаад үе эргэж хараад яг ямар ишлүүд миний зүрхэнд хүрж исэн байна, яг ямар санаа тухай төрж исэн байна гэдгийг энэ уншлахаа хуваараас харъя гэж шийдсэн. Библи судлалын хувьд болохоор илүү гүнзгийрлсэн судалгаа байгаамаа. Тэгэхээр Библи судлалыг болохоор би Матай номоор явж байгаа. Тухайлбал одоо энэ 4-р бүлэг байна тий. Энэ одоо газар зүйн байршлыг хаана байгаа юм бэ? Яг юуны тухай байгаа юм бэ? Нэмэлтээр бас уншиж судлах, өөр ишлүүдтэй холбогдож байгаа санаа
юу байна вэ гэдгийг нь бол цогцоор нь гаргаж ирэхийг хичээсэн оролдлого байгаамаа. За үүнийг би 7 дугаар бүлэг хүртэл одоо хийчихсэн. Жашаа 8 дугаар бүлэг рүүгээ орох ёстой. За ийм байдлаар би библи судлалаа бол хийж байгаа. За залбирлын хөвшил миний хувьд бол маш чухал юм байна. Тэгээд энэ өмнөдөө би ямар санаачлах гаргасан гэхээр бурхан залбирлыг бол нууцаар үлдэх 3 зүйлийн нэг болгож жагсаасан байдаг. Тэгээд дотор өрөөндөө ороод залбирах тун гэж хэлсэн байна. Тэгэхээр миний хувьд болохоор явандаа өрөө гаргана. Одоохондоо надад нэг хайрцаг байна. Тэгэхээр энэ миний залбирлын хайрцаг байгаа. Тэгэхээр Монгол улсынхаа төлөө байнга залбирах үднээс энэ газрын зураг оруулсан. Тэгээ би Монголын хөдлөө залбирахдаа яг Төв, нийслэл Улаанбаатарт байгаа засгийн газар, бас орон нутагт бүх аймагуудад байгаа бүх шатлалын хороо сумын удирдлагуудад бүхэн мэрэгүү ухааныг өгч манай Монгол үндэстнийг одоо зөв замаар нь алхуулахад туслаж хөгжил цэцэглэлийг хайрлаж гэж залбирах туртай. За үүний нэг сануулга байгаамаа. За нөгөө талаасаа залбирлуудаа бас зэгцэлжүүлэх зүгээр дээ. Тухайлбал гэр бүлийн төлөөх залбирлууд, найз нөхдийн төлөөх залбирлууд, сүм чуулганы төлөөх залбирлууд, за тэгээ төр засгийн төлөөх залбирлууд гэдэг ч юм уу. Тэгээд зэгцлээд бас бүртэн нэг тухай үедээ одоо толгомцсон асуудлууд байх юм бол бич тэмдэглээд энэ ч наагаад тэгэл өглөөгөл бас л ирэхэд нөгөө толгомцсон асуудлууд ингээд тодорхой байдаг. Тэгээ өдөр болгон яг нэг талбарт онцгойлон анхаарал тавиад бүр дэлгэрэнгүй байдлаар залбирах ийм одоо хүсэлтэй байгаа. За тэгээ үүндээ хэрэгтэй болов гэд наадаг цаас бишиг тэмдэглэх хэрэгсэл за унших Библи толгойн алчуур нөмөрч бурхан түнтгэл үзүүлдэг гэх юм алчуур байгаа. За эдгээрийг ямар ч байсан нэг юм нэг дор бүрдүүлэх байдалтайгаар энэ залбирлынхаа хөвшлийг баталгаажуулахаар ажиллаж байгаа. Одоохондоо яг бүрэн гүйцэд миний хүсэж байгаа хэмжээнд хараахан хүрээгүй байгаа. Гэвч ингээд аажмаар үнийгээ баяжуулаад явах юм бол их сайхан үр дүнд хүрэх баха гэж бодож байна. Тэгэхээр бурхантайгаа хамт алхах энэ амьдралыгаа яаж одоо хэрэгжүүлэх вэ гэдгийг бүр дэлгэрүүлээд залбирлаа яаж сайжруулах вэ? Библи унших, судлах зүйлээ яаж сайжруулах вэ гэд тус нь нэг хуудас гаргаад төлөвлөсөн байна. За дараагийн нэг чухал талбар болохоор нөхөртөө харилцах харилцаа минь байгаа. Тэгэхээр хамгийн сонирхолтой нь эмэгтэй хүний бүтээхтэй бурхан хэдийн нөхрийн бүтээсэн. Тэгээд яг хань ижил болох зорилготойгоор бүтээсэн байдаг л да. Тэгэхээр нөхөртөө би сайн хань ижил болохыг хүсэж байна. За тэгээд Библиэлд болохоор туслагч гэсэн үгийг ашигласан байдیں۔ Тэгэхээр туслах гэхээр хүмүүс нэг хоёр дахь зүйлийг гүйцэтгэхдээ чухал биш хүн гэж бодох гээд байдаг. Үүний дээр энэ бурхны одоо ашигласан үгэн нүрээ эзэр гэдэг үгаагаа тэгээд бурхан өөрийгөө нэрлэхдээ би чиний туслагч гэж хэлэхдээ би чиний эзэр гэж хэлдэг. Тэгэхээр нэг хэсэндээ эмэгтэй хүнийг бурхан өөрийнхөө түвшинд авч үзсэн гэж хэлж болохоор аа тийм эрэгтэй хүний ганцаараа байх нь сайн биш ээ гэд хэлчихсэн нь за ер нь бол эмэгтэй хүнгүүгээр эрэгтэй хүн жоохон арчаа муутай байд юм аа гэсэн санааж цаагаараа явж идэг л да. За тэглээгээд одоо эмэгтэй хүн бас өөрөөрөө бардамнаж огт болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр би сайн туслагч байхын тулд тийм эзний одоо хүсэж байгаа эсрэг байхын тулд би ямар зам чанарыг төлөвшүүлэх хэрэгтэй, ямар ур чадвартай байх хэрэгтэй, яаж би нөхөртөө амьдралынхаа зорилгоо хэрэгжүүлэхэд нь би туслах вэ гэдгийг би туцгаалan бас гаргаж ирэхээр хичээж байгаа. За дараагийн нэг том талбар бол миний гэр орон. Тэгэхээр би өөрийнхөө зорилгоо болохоор миний гэр миний диваажин гэсэн тийм урайлгын дагуу тодорхойлох гэж хичээсэн. Тэгээд гэртээ яг энэ гэрийн номын сан бий болгоод тэмцээнэ залбирдаг, библийг судалдаг, хүүхдүүдтэйгээ уулзаж тийм хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг. Одоо яг цөм байхаар дээрэс нь бас өөртөө хөгжиж олон зүйлийг судлах. Одоо
одоо номоо унших хэрэглэх те гих мэтлэх олон зорилготой тэр өдгөө бүр хөгжмийн хэрэгслээ хүртэл тавиад энэ чинь хөгжим тардаг өрөөтэй болохыг хүсэж байгаа юм аа. За түүнийг яаж хийх вэ? Гэрэлтүүлгээс ахуулаад доторх тавилгаас ахуулаад ямар байх вэ гэдэг санаануудыг төлөвлөгөөнүүдийг бол гаргаж байна. За хүүхдүүдтэй би яаж тусалж тэдэнд яаж хөгжих боломжийг бүрдүүлэх үү гэдгээ бас тухайлан гаргасан байгаа. Миний гэр бол өөрөө бас миний хүүхдүүдийн хөгжих сурах сургууль нь. Тийм учраас би энэ сургуулаа хүүхдүүдийнхаа яг хүсэл мөрөөдөлд нийцсэн байдлаар тав тухтаа ийм хайрын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. За дээрээс нь миний бас зүрхэнд ойрхон хамгийн чухал сэдв бол инжир охин, миний бага охины энэ хөгжлийн бэрхшээлийг даван туулах аялалд би яаж туслах вэ? Яаж би хүүхдэд хөгжүүлэх вэ гэдэг асуудал нь. Тэгэхээр охиноо бол хөгжүүлэх тийм цогц төлөвлөгөө гаргахыг хүсэж байгаа. Тэгэхээр миний охины хувьд бол хөдөлгөөн засалж хийх хэрэгтэй, хөдөлмөр засалж хийх хэрэгтэй, оюуны хөгжлийн чигсэн дэмжих хэрэгтэй, хэл засал гэх мэтлэн одоо хараа засал бүхий л одоо дутагдaltaй талуудыг би маш сайн ажиглаж тэр болгонд нь тохирсон үйл ажиллагаа дасгал хөдөлгөөнүүдийг хийгээд тэгээд үр дүнгээ гаргаад явна. Тэгээд үүнийг би бас энэ Монгол шинээр нэгдсэн нөхөн сэргийх хүүхдийн эмнэлгийнхантайгаа бас хамтарч хийхийг тэднээсээ зөвлөгөө мэрэгжлийн тусалцаа авахыг хүсэж байгаа. За энэ бүх үйл ажиллагаанд энэ чи төлөвлөсөн гэж хэлж болно. За эрүүл мэндийн хувьд болохоор би эрүүл хоолт хэвшүүлмээр байна. Тогтмол тасал хөдөлгөөн хиймээр байна. Тэгэхээр яг энэ эрүүл сайхан хүнсний бүтээгдэхүүн бас яг юм жоруудыг бас баяжуулж нэвтрүүлмээр байгаа. За тэгээд мэдээж ажил санаачлалын хувьд бас одоо хөрөнгө мөнгө орлогоо нэмэгдүүлэхийн тулд тийм олон зүйлийг бас төлөвлөж байгаа. Тэгээд энэ жил би бас хаяагаа тэлхийг хүсэж байгаа. Энэ сайхан том жил байна. За ингээд тодорхой жишээнүүд дээр бүхэн намайг яаж төлөвлөлтөө хийдгийг бол харцглаа. Тэгээд энэний хувьд болохоор эдгээр зорилтуудаа хүрэхийн тулд хамгийн чухал нэг зайлшгүй байх ёстой бүрэлдэхүүн хэсэг бол миний суралцах үйл ажиллагаа байгаа. За суралцах үйл ажиллагаагаа би одоо энэ дэвтэрэндээ хөтэлдэг юм аа. Тэгэхээр энэ дээр болохоор яг ерөнхийдөө дижитал хичээлүүд л авна л та гэртээ. Тэгэхээр яг ур чадвараа сайжруулах хичээлүүдээ сурсан зүйлээ энэ ч нэгсэндээ бичдэг гэж болно. За хүн дижитал биш яг ажлын шугамар болсон тэнд орчуулга хийгээ сургалтанд хамрагдаад явж байхад бол маш их зүйлийг сурдаг. Тэдгээрээ би бас хурж энэ дэвтэр дээрээ тэмдэглэдэг. За энэ жил тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд хяналт тавихын тулд би бас цахим хуудас ажиллуулж байгаа. Бэлгсэн амьдрал гэдэг нэртэй. Тэгээд тэр цахим хуудастай холбоотой зүйлээ би энэ хэсэгт нь сурж байгаа зүйлүүдээ бол бичиж тэмдэглэж байгаа. Тэгэхээр миний хувьд бол их олон зүйлийг сурж байна. Жишээлбэл энэ бэлгсэн амьдрал дээр би подкаст сууг нээж түүнээс тэр вебсайт руу татж оруулж байгаа. Дээрээс нь одоо YouTube дээр одоо библи судлалынхаа видеонуудыг гаргаж тэдгээрийг бас бэлгсэн амьдрал руу оруулж байгаа. Бас блог хөтлөж сурж байгаа. Гэх мэтлэн юмс болж байна. За үүн дээр би бас зөвхөн дижитал сургалтуудыг бас аливаа ном уншаад тэдгээр номноос сурсан зүйлээ энэ дэвтэрэн дээр хөтөлж хийдэг. Тэгээд бас нөгөө хүмүүстэй хамтарч юм бүлийн ажиллагаар суралцдаг. За түүнийг ч гэсэн хичээлүүдээ оруулж ажиллаа бүртгэжүүлж явдаг юм аа. Тэгэхээр энэ бол миний маш чухал хэрэгсэл гэж хэлж болно. За дээрээс нь та бүхэн мэдж байгаа энэ бүх зорилтуудаа би дэвтэрэн дээр бас бүртэн тэмдэглээд хийгээд явдаг. Тэгэхээр энэ 7 хоногийн манд төлөлтүүд маань хийх иймэрхүү байдалтай хийгдэж байгаа. Тэгээд энэс цааш өргөжлүүлээд судлах авч явах ёстой санаануудыг аль болохоор тодорхойлж тэмдэглэгээ хийгээд түүний дээрээ ажиллагаа гэж бас хэлж болох юм.